За сайн мэцэн үү. Rock Phone Home Mongolia-гийн админ маань тэгээд та нарын хүсэлтээр ингээд энэ утаснуудыг сүүлийн үед одоо гараад байгаа хамгийн сүүлийн үеийн гейминг утаснууд ингээд харьцуулах гээд бичдэг хийж байна. За одоо нэг нэгээр нь ихтэйд задлаа. За хамгийн ихний утас маань бол одоо Infinix-ийн GT30 Pro гэдэг утас байгаа. За би бол шинийг бол аваагүй, шинэ бас өөр хүнтэй байсан. Тэгээд за нэг иймэрхүү. Одоогоор бол одоо ингээд энэ утсаар сая 600 мянгаар зарагдаж байгаа. 12256 тай. Тэгээд бэлгэнд ингээд кейс ийм кулер өгдөг байгаа. За. Одоо хоёр дахь утас маань болохоор Redmi Magic-ийн 10 Pro гэдэг утас байгаа. Манай дээр болохоор сая 800 мянгаар хуучин зарагдаж байгаа. За ингээд энэ бас задлсан утас байгаа. Ер нь бол гимэрхүү тэгээд цэнгэлэгчтэйгээ ирдэг. Ийм яг манай зарагдж байгаа нь болохоор яг ийм биш, хоёр оролттой нэгэн зэрэг ингээд кулер залгасан ч болохоор тийм цэнгэлэгч дагуулж өгдөг байгаа. За 3 дахь утас маань болохоор ROG S Pro гэдэг утас байгаа. Тэгээд энэ утас маань болохоор ийм айгүй том харьцагтай ирдэг. Энэ нь болохоор 16256 тай. Тэгээд хэрэгжилжсэн наа бол 2 сая 400 мянгаар ирдэг байгаа. За тэгээд энэ доороо ингээд цэнгэлэгч кейстэйг ирдэг. Утас нь болохоор нэг иймэрхүү. За хамгийн сүүлийн утас маань болохоор одоо дөнгөж сайхан гарсан Redmi Magic-ийн 11 Pro Plus гэдэг утас байгаа. Ингээд би бол тиссэнгүү задлсан байгаа. За утас маань болохоор ингээд ардаа ийм liquid cooling буюу одоо усан хөргөөртэй болж өгсөн байгаа. Одоо удахгүй асааж харуулна. За тэгээд Pro Plus маань болохоор 120 ваттын цэнгэлэгчтэй ирдэг. Энэ утас болохоор 3500-ийн үнэтэй байгаа одоогоор. За хамгийн түрүүнд ярих юм болохоор одоо дизайн байгаа. За ROG-ийн утаснууд маань бол ер нь нэлээд хэдэн жил ийм дизайнтай болсон. Тэгээд ингээ барай тогсоход бол ер нь айгүй тухтай. Доороосоо цэнгэлэгч орох боломжтой болохоор ер нь тэгээд эндээ бас чихвчний оролттой байдаг. Тийм. За Redmi Magic-ууд бол ер нь одоо ингээд барай тогсоход арталтай камер байхгүй болохоор маш гоё харагддаг. Маш гоё мэдрэмж өгдөг. Тэгээд энэ дээрээ хоёр тал дээр триггертэй, ROG ч гэсэн триггертэй байгаа. За 10 Pro бол бас ялгаагүй хоёр талтай триггертэй. Энэ хоёрын хувьд бол дизайн бол ер нь өөрчлөлтгүй яг гарт мэдрэгдэх мэдрэмж байна. За Infinix маань бол ер нь одоо iPhone руу гэх юм уу? Айгуу хурц ирмэхтэй. Тэгээд ийм дугуйрсан бүрхий хүрээтэй байгаа. Нэлээд мэдэгдэхүйц. За одоо камерны талаар ярья. За камерны хувьд одоо ер нь за энэ гурав бол ер нь ойролцоо камертай заяа. Энэ бол арай жоохон Infinix маань арай жоохон муу камертай байгаа. Энэс нарай үнэтэй том сенсорнуудтай одоо илүү сайн гэрэл орж илүү гоё зураг дарна гэсэн үг. За ROG маань болохоор 3 дахин татдаг тийм линзтэй байдаг байгаа. Одоо камер руу орохлоор ингээд 3x гэх линзтэй тэгээ ингээд 3 дахин татдаг линзтэй байдаг. Redmi Magic-уудын хувьд бол энэ хоёр бол ер нь яг ижлэн камертай. Ер нь Redmi Magic бол камер бол нэг онцгой бол биш. Гэхдээ ер нь бол чанарын шаардлагыг хангадаг. Нэг өргөн үнцгийн нэг камер 1x тэгээд одоо энгийн үнцгийн нэг камертай байдаг. Тэгээд ер нь айгүй дайггүй зураг бичдэг хийдэг. Энэ хоёр маань 8K 30 FPS-ээр бичдэг хийдэг байгаа. За тэгээд камерын хувьд бол энэ маань одоо ер нь тэгэл яах вэ? Одоо ер нь дундаж камертай одоо Samsung-оор бол нэг A56 авцаач юм. Тиймэрхүү. За одоо батарейны хувьд яриа. За батарей бол за энэ утас маань 5800 мАh-ийн багтаамжтай батарейтай. Тэгээд энэ шинэ Redmi Magic 11 Pro Plus маань болохоор 7500-ийн батарейтай болсон байгаа. Ер нь айгүй том гэсэн үг. За тэгээд 10 Pro маань болохоор 6500-тай байгаа. Ер нь бас л ер нь айгүй том. За Infinix маань болохоор 5500 мАh-ийн багтаамжтай батарейтай.
За тэгээд одоо батарейны тестийг бол одоо мэрэгжлийн тим хүмүүс лабд ингээ хийсэн байдаг. За би тэрийг бол шууд ашиглачээ тэгээд та нарт одоо харагдана. За тэгэхээр ер нь бол одоо энэ утас маань бол хамгийн сүүлийн процессортой тэгээд бас нэлээд том батарейтай болж өгсөн болохоор ер нь үнэхээр сайн батарейтай болсон байгаа. Би бас одоо энийг өөрөө хэрэглэж үзээ тэгээд айгу гайхсан баг. Энгийн хэрэглэнд бол баг 3 өдөр ч хангалттай барихаар санагдчихлээ. За энэ хоёр маань ч гэсэн маш гоё. Маш сайн камертай, батарейтай. Тэгээд одоохондоо ер нь нэг өдөртөө бол бүр хангалттай барьч тиймдөө тоглохгүй бол. За Infinix нь бол яг дундаж батарейтай. Тэгээд энгийн тийм нэг уцаа амир хэрэглэгүүнд бол нэг өдөртөө хангалттай тисчнэ. Тэгээд за одоо хамгийн чухал юм арья. За одоо гейминг. За гейминг бол ер нь энэ хоёр маань бол ер нь хамгийн одоо олон жил ингээд бас болсон тийм гейминг утаснууд байгаа. Infinix бол саяхнаас ингээд GT10 2030 гээд гаргаж байгаа одоо. За одоо энэ утаснуудын маань хамгийн чухал зүйл буюу одоо геймингийнх нь талаар ярья. За ROG маань болохоор Snapdragon 8 Elite гэдэг процессортой байгаа. За энэ нэлээд өндөр хүчин чадалтай одоо энэ дээр тоон харагдана. За энэ утас маань ч гэсэн 10 Pro маань ч гэсэн Elite chipтэй байгаа. Ер нь бол бас айгүй өндөр хүчин чадалтай. За энэ утас маань болохоор харин Dimensity 8350 гээд одоо ер нь бол тийм арай дундаж үзүүлэлттэй процессор гэх юм уу. Ер нь энэ хоёроос бол бас нэлийн ялгаа бол мэдрэгдэнэ. За энэ утас маань хамгийн сүүлийн Snapdragon 8 Elite Gen 5 гээд энэ хоёрын одоо дараагийнх нь үеийн процессортой болж өгсөн байгаа. За тэгээд Red Magic-ууд маань болохоор энэ дээр ингээд кулертэй байдаг. Энд харагдаж байгаа. За энэ кулер маань болохоор 20,000 орчим RPM одоо секундэд 20,000 удаа иргэдэг тийм маш өндөр хурдтай тийм сенстэй. Тэгээд эндээс агаар ороод энүүгээр гардаг тийм юутай агаар гаргадаг. Тэгээд энэ утаснууд маань болохоор энэ чихвчний оролт нь дээд талтай байдаг ингээд. Тэгээ ингээд бариад тоглоход ер нь айгүй тухтай гэсэн. Эндээсээ цэнгэлэгчээ, эндээсээ чихвчээ залгаад уцтай чихвч залгаад тоглож болно. За 11 Pro Plus маань болохоор энэ жил ингээд тийм усан хүргүүртэй болж өгсөн байгаа. Ер нь энэ хүргүүр маань болохоор одоо ингээд асаачдаг. Тэг ингээд харагдаж байгаа хэ ингээд хөдлөөд. За энэ болохоор бараг л цэнийг идэхгүй заяа. Тэгсэн мөртөөр тийм энэ хэсэгт ингээд хүрээд үзээр ер нь айгүй хүүтэн мэдрэмж өгдөг заяа. Айгүй сайн ажилт юм хэлээ. Би бас одоо маш бага цэнийг идэв чинь бараг л мэдрэхгүй байх гэж бодсон чинь айгүй сайн ажиллаж ирсэн. За ROG-ын маань хувьд болохоор тийм ямар нэгэн тийм одоо хөдөлтөгч юм уу тийм кулинг солиушн байхгүй. Гэхдээ ер нь одоо доторх тийм кул хийдэг материалууд нь айгүй сайн орж өгсөн байдаг. Тэгээд ROG-ын маань хамгийн гол тав тал нь болохоор энэ доороо ингээд цэнгэлэгчний оролттой. Энэгээр нь заавал цэнгэлэгч гэхгүй чихэж өмчч залгаад салаалагчд залгаад тэг ингээд бариад тоглоход ямар ч асуудалгүй тоглож болно гэсэн үг. За ROG-ын маань эндээ чихвчний оролттой. Тэгээ эндээ дахиад нэг цэнгэлэгчний оролт байдаг. Гэтэ ер нь бол ингээд бариад тоглохоор ер нь айгүй тухгүй байт юм. За нэг юм хөө. Тэгээд за Infinix-ийн хувьд бол одоо чихвчний оролт байхгүй, ганцхан цэнгэлэгчний оролттой. Тэгээд яг уу тоглоход бол дэжгүй. Гэхдээ за энэ утас нь шив шинээрээс сая 600, энэ бол сая 800-аар заргаж байгаа. Гэхдээ хүчин чадал болон одоо үзүүлэлт хэрэглэсэн материалуудын хувьд асар өндөр ялгаатай. За яг энэ бол гэхдээ нөх хуучин сая 800 та. Тэгэхээр яг одоо шудраг харьцуулах биш ч гэсэн одоо Infinix-ийг авахын оронд энэ Red Magic 10 Pro-г авбал хамаагүй дээр байна. Энэ бол одоо бараг 3-4 жилийн ялгаатай гэх юм уу процессорын хувьд бол одоо та нар ингээ PUBG гэмээр ер нь голчлон тоглох бах тий. Тэгээд за нэг 30 минут ч юм уу тий нэг 40 минут тоглоход энэ асуудалгүй л бах. Гэхдээ тэгээд цэнэглэнгээ нэг удаан тэгээд 2 цаг ч юм уу тоглоход энэ бол угаасаа гацаал FPS унаал 120-оос тэгээд доош ороод ирнэ. За энэ 3 бол ямар ч асуудал гарахгүй. Энэ бол хамаагүй бага хална энэ хоёроосоо. Энэ хоёроосоо ер нь угаасаа л маш өндөр хүчин чадалтай болохоор халтанд л ер нь ялгаа гарна дөө батарей энтерт. За тэгээ 11 Pro Plus маань болохоор бас ингээд тийм юуны мэдрэгч гэх юм уу? Дэлгэцийн мэдрэгчийн хувьд бол айгүй сайжирч өгсөн байгаа одоо гейминг. Чи одоо ингээ бууддаг тоглоом дээр ингээ хуруугаад арахад чи баг хуруу чи ингээ дэлгэцэндээ хүрэхээс ч өмнө мэдрээд тэгээд одоо тэр буу чи ингээ явна гэсэн. Би одоо бичлэг ингээ тоглуулчихна.
удаан бариад тоглоход те тэгээд ер нь одоо юу гэх юм тийм байдаг. Тэгээд ROG бол ялчгүй нэг PUBG энэ төр тоглохдоо stand up ч юм уу тийм бууддаг тоглоом тоглоход ер нь энэ дээтийн мэдрэгч энэ төр арай илүү санагдсан. Тэгээд PUBG тоглоход яг ч юм нэг тийм арай смут гэх юм нэг тиймэрхүү санагдаад байт юм аа. За Infinix бол за яг шулуух хэлэхэд бол ер нь байдаг л утас шиг санагдсан. Тэгээд би бол ер нь санал болохгүй. За ойролтын үнэтэй утаснуудтай одоо яаж харьцуулах вэ? Тэрийг одоо харьцуулъя. За энэ утасны утас бол одоо 3,500-д зарагдаж байгаа манад. За яг энийг бол 3,300-д бол өгнө. Одоо бичлэгэнд орсон байгаа энэ утас. Тэгээд одоо хүчин чадал тоглоом тоглоход бол одоо iPhone 17 Pro Max дараа жил гарах Samsung-ийн S26 Ultra зэрэгээс бол бүр хамаагүй илүү байна. Одоо яагаад тэгэхээр жил ирэх тусам ингээд процессорын хүчин чадал нэмэгдэж байгаа. Тэгээд гейминг утасанд кулинг ч гэсэн илүү сайжирч байгаа болохоор одоо ер нь айгүй ялгаа нь бол улам томроод идэг. Тэгээ энэ бол одоо энэ утас бол баг 2 жилээр баг төрүүлж явж байгаа юм. Cooling solution бол одоо air cooling, liquid coolingтэй болсон. За тэгээд за энэ утсыг нэг тэгж харьцуулдаг нэ. За ROG маань болохоор ер нь одоо 16 Pro Max тэ эсвэл Samsung-ийн 25 Ultra энтертэй ер нь харьцуулахдаар энэ ROG энэ хоёр маань бол тэгээ үнийн хувьд бол ер нь хамаагүй бага байгаа. Ялангуяа Redmi 10 Pro маань бол хамаагүй юмтхан байгаа. Тэгээд одоо яг gaming experience одоо тэр тоглох мэдрэмж энэ төр бол хамаагүй дээр. Тэгээд яг мэдээж тэг камер үйлдвэрлэлийн систем энэ төр бол арай доогоор ах. Гэхдээ ер нь хамаагүй дээр байгаа. За тэгэхээр одоо та нар ингээ iPhone, Samsung авахгүй энэ утсуудыг авснаар ямар ялгаа гарах вэ гэхээр камер чи ер нь бол жоохон доош нь. Мэдээж камерын хувьд бол нэг өрсөлдөж чадхаар бол биш заяа. Гэхдээ та нар одоо манайхаас бол ингээд яг шив шинийг биш арай нэг жоохон барьж исэн. Тэгэл ашиглаагүй нэг тиймэрхүү утсанд л зарж байгаа. Тийм утсыг авснараа болохоор ингээд одоо сайн 800 бол Samsung-аас бол одоо чинь юу л авна шүү дээ. Нэг тэгээ 24 Ultra энэ л авах бах. За 24 Ultra-аас бол за энэ бол өстой тэнгэр газар гэх юм уу баг хамаагүй дээр ингээд 24 Ultra чи ингээд удаан тоглохоор халаад гацаад идэг. Ингээд FPS унаад идэг. Ер нь нэг цаг тоглоход тэгэл 120-оос ер нь 60 руу орчт юм дөө. Тэгээ энэ бол хизээш тэхгүй 12 цаг тасралтгүй тоглосон ч ямар ч асуудал гарахгүй. За ROG маань ч гэсэн ер нь адилхан байгаа. За тэгээ энэ бичлэгийг үзсэнд баярлалаа. Тэгээ дахиад өөр ямар контент хийлгэмээр юм те. Одоо манайд бол хамгийн сайн зарагддаг загвар маань бол ROG-ийн ROG 6 гэдэг модель байгаа. Тэр утасны ингээд ижил үнэтэй тэгээ ямар өөр утаснууд авч болох вэ те. Тиймэрхүү танилцуулга харах уу. Эсвэл одоо өөр OnePlus, Vivo ч юм уу те. Тиймэрхүү брэндүүдийн мэдээлэл авах уу те. Ямархуу мэдээлэл авмаар тэрийг комент хэсэгт үлдээгээрэй. За баярлалаа. Манайх тэгээ бас юутай болсон лангуутай болсон байгаа. Montel-ийн смартфон хөдөлгөөний түгээ тэнд тийм лангуу байгаа. Тэнд утсуудаа зарж байгаа. Тэгээд